Миний цонхонд юу байдаг вэ? 2020. Нэг selfie spin гэдэг юм авсан. Одоо турш үзэх гээд. Энэ болохоор ингээд эргэлдүүлээд тэгээд би энээр нэг юу хийсэн юм аа? Бичлэг хийсэн юм аа? Тэг камера хамгийн гол нь тохируулахдаа нөгөө 60 frame per second буюу 60 кадр 1 секундэд автог тэрнээр тохируулаад тэгээд аун заяа. When we wake, hear the birds and see the sun. Side by side our fears are done. Oh, the good times just begun. Тэгэхээр хамгийн түрүүнд би та нарт цүнхээ танилцуулъя гэж бодлоо. Nomadkin Peter McKinnon загвар 35 литрийн камерын цонх байгаа. Араасаа онгодог. Дотроо болохоор жижиг савнуудтай, том савтай 2020 оны загвар. Тэгээ надад хамгийн их таалагдсан юм болохоор эдгээр бүгд ингээд аваад өөрийнхөө дураар ингээд зохион байгуулалтын өөрчлөлт ингээд хийж болно. Хоёрдугаар хажуунаас онгодог. Ус нэвтрдэггүй. Эндээ болохоор бусад зарим хэрэглэлүүд залгууруулаа хийчих болно. iPad-ны карман 15 инчийн лаптоп ордог. Ортолтой болохоор ингэж онгоогоод энэ дотор хувцснуудаа ингээд амс бандаж хийж болно. Гол сайхны бүтээгдэхүүн аасай завхай шиг хийж болно. Айгүй дамжтай ингээд сундаг болохоор нилээх хувцас, нилээх юм ингээд орчдөг. Паспорт юм уу төрөвч ээждэг юм кармантай. Тасалгаатай. Дээр нэг бариултаа, дараа нэг бариултаа, хажуу талдаа нэг бариултаа, хоёр талдаа ингээд шууд камера авчих болно. Ийм саранцтай халаастай. Брэндээ болохоор ус хийж олно. Эсвэл ингээд tripod хийгээд бүх хэсгээрээ хатуулахдаа 0 чанар мэддэг. Ус нэвтэрдэггүй хамгийн гол нь ийм цонх байгаа. Тэгэхээр энэ цонхнээсээ гадна бас энэ дөрвөн савыг цонхтойгоо нэг пак болгоод худалдаж авч болно. Тэгээ энэ болохоор SD card-ны сав байгаа. Мөн Express card 2 гэдэг. SD card 6 гэдэг. SD card-ны дагуулад энд болохоор бас mini SD-гээ хийж болно. Энд гоё соронцтой. Хоёр дахь нь болохоор батарейны сав 3 батарей ордог. Тэгээд энэ наалттай гамт ирдэг. Зэнгэлсэн батарейг болохоор ингэж харуулж хийгээд тэгээд дууссан батарейг болохоор эргүүлээд харуулад ингэ хийхээр энэ наалт нь хамт ирдэг. Дууссан батарейгаа ингээд тэмдэглэж байгаа. Ийм 3 батарейны агуулга савтай. Хамгийн чухал нь болохоор ND фильтрийг агуулдаг юм сав байгаа. 6 ордог, үнэтэй нөлөө 7 ордог, үнэтэй нөлөө 8 ордог юм хатуулгатай. Энэ цонхтойгоо хамт ийм камера cube авч болно. Камера cube нь болохоор ингэж онгоолгоод дотор айгүй том зайтай. Энэ дотор нэг камера body, 2 lens, battery pack ингээ орчхоор ийм том савтай. Хамгийн чухал нь болохоор энэ дээд хэсэгтээ онгоогоод 27-21 литрийн мөлөө ийм өөр хүч олгож байгаа. Хувцсандраа хийгээд зарим нэг хэрэглэлүүдээ шийдээд тэгээд хот дотор ч юм уу эсвэл ууланд алхахтаа энэ дотор доороо камера хийгээд дээрээ хувцас хэрэглэл бас нэг жалж бол идж явах юм хийгээд тэгээд ингээ алхах зориулттай. Буцааж ихэд ийм камера cube болчихж байгаа. Камера cube хийгээд ND filter case хийгээд battery case хийгээд SD card case хийгээд
Тэгээд би камера хийдэг. Ингээд ленснуудаа хийдэг. Тэгээд микрофон хийдэг. Энэ цүнхэнд хоёр сул тал байгаа. Нэг нь юу гэхээр хоосон байхдаа нэлээд хүнд. Хоёрдугаар тал гэхээр айгүй үнэтэй. Цүнхэн дангаараа $400. Тэгээд түрүүний бусад кейсүүдтэйгээ энэ жижиг цүнхтэйгээ нийлэхлээр пак болгоод худалдаа тавихлаар $600 үнэтэй. Тэгэхээр нэлээд хүнтэй юм цүнх. Гэхдээ энэ цүнхийг манай найз төрсөдрөөр нь бэлгэлсэн. Тийм болохоор би энэ цүнхтэй байгаа. Түүнээс олвол би энэ цүнх хийж авахгүй байсан. Тэгээд thank you so much гэж хэлнээс та. We know what we have, let's hold on tight. Found what we're looking for in life. Call us crazy. Одоо болохоор би өөрийнхөө камеруудыг цаг тооны дарааллаар танилцуулъя гэж бодлоо. Энэ болохоор миний хоёр дахь камера, Sony-гийн Digital Handycam, Digital хайсан дээр бичдэг 1997 онд гарч исэн ийм камера байгаа. Дөрвөл ажиллана. 97 онд ийм тооч юм гаргаж ирсэн гэхээр бас мундаг байгааз. Энэ Sony-гийн CyberShot гэдэг ийм камера, HD камера 16 мегапикселийн ийм камера байсан. Энэ одоо хүртэл бас ажиллана. Sony Nex-5N гэдэг камера альфа зурлалын эхний камеруудын нэг. Тэрний дараа болохоор ийм хоёр камера авсан. Энэ хоёр камера болохоор нэг нь Nikon-ы D3300, нэг нь болохоор Canon-ы 800D. Энэ хоёрыг хооронд нь ямар хайхан харьцуулж үзье гэж удаад тэг хоёрыг адилхан үзүүлэлттэй юм камера авч исэн. Canon-ы G7X Mark II гэдэг ийм камера авч исэн. Vlog-ны бараг 99% нь энэ дээр явж байгаа. Нэг дутуу чанар нь болохоор микрофон бум миний бараг өдөр тутмын найз. Ийм хоёр акшн камера авсан. Эхлээд би энийг авсан. Энэ болохоор 8man гэдэг камера 4K гэсэн stabilizer нэг юм уу. Ингээд би зөвхөн time lapse хийх гэж байлгаж байгаа. GoPro 7 Black гэдэг загвар. Энэ бол зүгээр л надад хангалттай. Тэр 8-9-ийг авах шаардлагагүй. Яг тэгвэл энэ усан дотор зураг авчдаг, бичлэгээ хийждэг. Өөрийн гэсэн stabilizerтай тэр нь маш сайн ажилдаг. Тэгээд энэ бол зүгээр лаандуу. Тэгээд миний хамгийн гол камера гэвэл энэ камера. Энийг би хамгийн сүүлд нь танилцуулъя. Яагаад гэвэл би бичлэгээ хийж байгаа учраас. You and I, we got it. We don't need no. Дуран гэвэл энэ Sigma 18200 f3.5 тэр optical stabilizerтай тэнцвэржүүлэх, тогтворжуулах юу гэдэг юм мэдэхгүй болохоор тэгэл stabilizer гэлээрээ. Focal length гэдэг юу гэдэг таталт 1755-ын EF-S lens 1755 маань full frame камертай очихлаар 24 далтай адилхан хэмжээний focal lengthтэй. Тэгээд тийм болохоор надад 24 далын амар үнэтэй $2000-ийн ленс авах шаардлагагүй. Дараагийн дугаар болохоор 7200-ийн f/l lens жоохон дээр үеих. Гэхдээ одоо хүртэл ерөөсө хоцрогдно гэж бол байхгүй. Энүүний дүүнд болох яг адилхан 7200-ийн f/l мөртлөөсөө stabilizerтай тэр ленс болохоор үнэ нь $2000 гэдэг. Харин энэ болохоор $900 үнэтэй ийм ленс. DJI Spark дроноо надад 2 батарей тэгээд контроллер нь байгаа. Тийм болохоор энэгээр бас нэлээд тултал нь ашиглаж олно л доо. G-Yong гэдэг юм уу? Юу гэдэг юм би хэлж мэдэхгүй. Stabilizer crane гэдэг stabilizer байгаа. Even in the hard times, you and I can weather any storm. За тэгээд энэ камера танилцуулахын тулд би энэ камератаас энэ камера байна. Энэ камера болохоор Canon EOS R гэдэг камера 2018 оны 10 сард худалдаанд гарсан камера.
$2200 хөдлөж авч исэн. Одоо болохоор нэлээд үнэ багасаад $1900 мал болцсон байгаа. Тэгээд энэ дур нь бас миний хамгийн дуртай дур байгаа. EF1635 f/l lens, cameraman өөрөө electronic stabilizerтай. Энэ дур маань болохоор optical stabilizerтай. Тийм болохоор энэ хоёр маань оршихороо маш гоё юм smooth. Мөн энэ дэлгэц байгаа. Энэ дэлгэц болохоор 7 инчийн баг энэ iPhone XS Max-тай адилхан хэмжээтэй дэлгэцтэй. Нэрний үг нь Field World 4K гэнэ. Энэ хөрхэн дэлгэцтэй. Мөн энэ small rig-ийн юм cage-тэй. Би камерын зөвхөн 2020 онд юутэй явдаг гэвэл зөвхөн энэ камер, энэ lens, энэ дэлгэцтэй явдаг. Тэгээд миний та нартай хэлэх гэсэн зүйл бол бити камерын хойноос хөөцөлтөөрөө шинэ гарсан загвар мундаг камерын араас бити хөөцөлтөөрөө хамгийн гол нь ур чадвар юм байна лэн шүү. Би өөрийнхөө туршлагаас авч үзгээд тэгээд хамгийн түрүүнд байгаа камераараа ур чадвараа сайжруулад дараагийн камерууд руу шилжиж болно. Хамгийн чухал нь таны хэлэх гэж байгаа санаа, story нэгдүгээр, хоёрдугаар таны уран чадвар. Тийм болохоор энэ камер хэрэгслүүдийн араас хөөцөлтөд бол хэрэггүй. Магадгүй гар утасныхаа камераар та бүгдийг хамгийн мундагаараа хийж чадна. Надтай хамт байсанд баярлалаа. Хэрвээ та бүхэнд миний бичлэгүүд таалагддаг бол subscribe хийгээд хонхоо идэвхжүүлээрэй. Мөн лайк дарж намайг дэмжихээ мартаа. Баярлалаа. Дараа уулзъя. Oh, we know what we have, let's hold on tight. Found what we're looking for in life. Call us crazy, but things are finally right. With you and I, the future is bright.